Дэлхийн монголчууд танин мэдхийн нэвтрүүлэг. Их Монгол улс байгуулагдсны 810 жилийн ой зориулсан Дэлхийн монголчууд цовруул нэвтрүүлгийг хүлээн авч сонсноо. Амархан сайн байцгаана уу эрхэм үндэт сонсогчдоо. Талын дуу хоолой радиогийн энх мэндийн хөөрөг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн монголчууд манай танин мэдхийн цовруул нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн хөтлөгч, энэ хичээл нэвтрүүлгийн багш, сэтгүүлч, судлаач, орчуулагч, Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Сүрэнжүү гойтойгоор бид өнөөдөр халах боржгон хэмээх энэ сэдвийг сонгон та бүхэндээ ярих гэж байна. За бүх хамаг монголчуудаа энэ сэдвт, энэ нэвтрүүлэгт анхаарлаа хандуулна уу хэмээн урьж Сүрэнжүүгаага микрофоны өмнө хүрье. Сайн байцгаана уу эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хүндэт радио сонсогчдоо. Та бүхэн сайхан хаварж иж байна уу? Та бүхэнтэйгээ радио долгионоор дахин уулзаж байгаадаа би баяртай байна. Энэ удаад манай хөтлөгч Ариунагийн сая та бүхэнд сонсгосноор халах боржгодын тухай энэ удаагийн нэвтрүүлгээр нь таамилж ярья гэж бодож байна. Халах боржгод гэдэг бол хамаг монголчууд дундаа манай агуу их алтан ургийн алдарт их манай Чингис хааны ариун голомтыг сахиж байгаа гол үндэстэн ястан угсаатан гэдгийг юуны өмнө хэлэх хэрэгтэй. Боржгод гэд манай их хаан Чингис хаан хяад боржгод удамтай боржгод дотроо бол хяад боржгод, ясар боржгод гэж хоёр хэсэгт хаваадаг. Хяад боржгодууд нь бол энэ эзэн хааныхан гал голомтыг сахиж байдаг. Ясар боржгодууд бол хянганы нурууны өмнө чигт гол төлөв хорчин аймаг угсаатныг ясар боржгод гинэ. Ясар боржгод гэдэг нь яг үнэндээ бол хяад боржгод гэдэг чинь бол их стэйцийн удамтай гэсэн үг ээ. Ясар боржгод гэдэг бол удаах эзэн гэсэн утгатай. Тийм ээ. Ихтэй адилхан боржгод овогтоо. Яг нь ер нь хүмүүс бол боржгон ов гэдэг манай Монголын нийт монголчууд уршин суугчдын дээлэн холонх нь боржгод овогтоо байдаг юм аа. Харин боржгон гэж хэлдэг нь бол ганц тоон дээр нь хэлж байгаа. Яг хэлвэл зөв юм. Боржгод гэж хэлэх тийм ээ. Боржгод гэж хэлэх ёстой юм. Ягаад гэхлээр дөрвөд, торгууд, баяд, өөлдөгээд бүгд олон тоон дээр хэлэгдэн шүү дээ тийм ээ. Тэр учраас боржгод овгийн гэхвэл хамгийн зөв болно байхаа гэж би боддог л доо. Тэгэхээр манай өнгөрсөн их өрлөг түүхийн хамгийн гайхамшигтай энэ он цаг 90-60-ыг бол өртөөлж ирсэн энэ хамаг монголчуудын хамгийн эрхэмсэг энэ хэсгийн ерөнхий нэрийдэл нь бол боржгод юм байна. Халах боржгод гэдэг бол хамаг Монголыг ухаандаа би дээр бас хэлж байсан. Хамаг Монголыг өндөг гэх юм бол хамгийн доторх шар үүрэг нь бол халах боржгод гэж ингэж ойлгож болно. Халах боржгод бол алтан эсний, алтан ургийн ихэс дээдсийн хойч. Өнөөдөр бол хойч нь тухайн үед бол алба туутан, ураг төрөл нь ийм байсныг энд хэлэх хэрэгтэй. Халах боржгод бол түүхэнд гол нутгалж байсан анхны төрлөх нутаг улс нь бол онон хэрлэн гинэ. Онон хатан ичи, хэрлэн мөрөн, онон мөрөн, хэрлэн мөрөн бүгд бол энэ хөлөн буурлуу наран ургах зүгт зүүн тэнгисийн чигт урсдаг ийм Монголын алдарт их мөрөн голууд юм аа. Ер нь Монголын түүхэнд тийм юм байдаг л да. Онон хатан ичи, орхон түшээгүн гин. Орхон түшээгүн 13 дугаар зуунд бол хэрээдүүдийн нутаг. Ван хааны эзэмшил газар байсан. Тэгэхээр монголчууд дэлхий дээр уул усандаа шүтлэг бишрэлтэй байж цол зэрэг олгодог ийм агуу их байгалаа орчин ахуйгаан уул усаан тахиж дээдэлдэг уламжилтай ийм ард түмэн. Тэр учраас орхон түшээгүн гэдэг бол түшээ цол болгосон тийм ээ. Улаанбаатарын өмнө дүн хийж байгаа энэ богд уулаа бол богд хан уул гин тийм ээ. Тэгэхээр шүлэг шиг сайхан сонсогддог энэ уул усандаа алдар цол өгдөг
Энэ бол баг хүн төрлөختний түүхэнд хүмүүнлэгийн түүхэнд бол уул усаа биширч дийлсэн өнөөдөр хэлэх юм бол байгаль орчноо хамгийн эрхэм дээдээр одоо хүндэтгдэг ийм сайхан уламжлал да. Тэгэхээр өнөөдөр бол халах буржигдууд гол төлөв манай Монгол улсын төв болон зүүн чигт бол одоо гол төлөв одоо төвлөрөн суудаг. Мөн өвөр Монголын одоо хянганы нуруу, их хянганы нуруу, урдлын одоо тэр хорчин аймаг, хуучин цагт бол одоо Жирм аймаг гэж байсан. Одоо бол Тунлоо хот гэж ийм хотын одоо ийм статус гэдэг юм да. Одоо бидний хэлээр бол ийм болсон байгаа. Энэ бол удам судар нэгтэй, угсаагаар бол нэгтэй ийм Монголын маш том хүчрхэг ийм одоо овг аймаг одоо бол хүн ард ямаа тэр учраас бид бол нэг удам судартай нэг одоо алтан мурагтай за ойрдууд бол хандаа халах боржигдыг хамжин дэмжиж дагалдагч хамтарч бол одоо энэ их Монгол улсаан байгуулсан ийм одоо гайхамшигтай ийм хамтлаг нийтлэг түүхэн одоо дээд зэргийн угсаатан язгуурын угсаатан ийм үг гарвалтан гэж одоо хэлэх хэрэгтэй. Сүрэнжууга би нэг одоо халах боржод гэдэг энэ сэдвийг бодож байхдаа нэг хуучны миний дурсамж санаанд орлоо л доо. За. Манай нэг 3 одоо танил хүн. Нэг нь Өмнө говийн гаралтай, нөгөөх нь Сүхбаатарын гаралтай, нөгөө хүн Архангай хүн. Гуруулаа суучаад би жинхэнэ халах боржгод гээд бүр хоорондоо маргаад чиний боржгон гэж юу байсан ингээд одоо ингээд нилээд юм болсон л тоо. Тэг миний инээ төрж исэн. 3 өөр нутгийнх. Харахад одоо зүсцээрээ бол нилээд 3 өөр хүн. Тэгээ ингээд би халах боржгод би бол мөн гээд ингээд хэлж яхад би дотроо бодож исэн. Үнэхээр одоо халах боржгод хүнийг таних одоо гаднах юм уу төрх юм уу нутаг усны гарал усаар юм уу үнэхээр энэ халах боржгод гэж одоо нэрлж болох тийм одоо арга чарга байдгийн болов. Өнөөдөр бол одоо тэр нөгөө удмын сан тийм ээ тэр ген гэж хэлж байгаа юм л да. Энүүгээр нь одоо тогтоосон ийм шинжлэх ухааны гаргалгаа ийм баримт хараахан байхгүй байна. Гэхдээ өнгөрсөн түүхийг нэгжиж хуучин цагийн одоо тэр судар сурвалжийг ингэж эргүүлж байхад тэнд бол одоо энэ газар усных нь оршин сууж байсан өлгийн нутгаар нь гарал үүслэр нь уг гарвлаар нь бол одоо багцаалтаж хэлэхээс биш тэрнээс биш одоо чи бол яг халах боржгод байна. Би бол арай харчин юм байна, хорчин юм байна гэдэг юм уу? Ингэж хэлэх арга бол өнөөдөр байхгүй. Зүгээр нарийн судалгаа хийдэг, тэр удам гаргалыг судалдаг ийм одоо эрдэмтэд бол энэ талаар тодорхой юм хэлэх байх л да. Зүгээр миний ойлгож байгаагаар бол өнөөдөр манай Монгол улсад энэ туулгын ихрүү уршаан энэ Дорноговь, Дундговь, Өмнө говь аймгийн нэгэн хэсэг Архангай, Гөврхангай, манай Төв аймаг, ялангуяа Хинти аймгаар бол жинхэнэ язгуурын халах боржгод амьдарч байна гэж би боддог. Тэрнээс халах гэдэг чинь их том юм шүү, том сав шүү дээ. Энэ дотор бол тэр харчин хорчин чорн, тэр одоо үзэмчин одоо энэ өвөр Монголд байгаа одоо энэ муу мянган, дархан муу мянган гэдэг ч юм уу зүүн тийшээгээ энэ хөлөн боороор нутгалж байгаа. Эднүүд чинь үндсэндээ бүгд л одоо халах үндэсний халах боржгодын салаа салбарууд гэж хэлэх хэрэгтэй. Харин одоо энэ зүүн талд зүүн чигт суудаг баргууд бол шинэ бараг, хуучин бараг, буряд, Монголын буряд, Оросын буряд, Хятадын буряд эднүүд бол бүгдээрээ 4 ойрдын удам өгшөлтэй ийм юм байгаа юм. Тэгэхээр одоо бол та өвөр Монгол, би баруун Монгол, энэ халах ар Монгол гэдэг ийм ойлголтыг би одоо нэг төвөл гэж ярьдаггүй байхгүй юу? Яагаад гэвэл бид хамаг Монгол тийм ээ. Бидний судсан дундуур, бидний судал дотор энэ Монгол цус орсож байгаа.
тийм ээ. Тэр учраас би одоо тэр улсууд таны хэлдгээр биелмэн чийлвш гэж байгаа бол яг бас түүхийн нарийн нандин ямиг бол бас тэр болгон олж үзээгүй. Тэгээд одоо халахварчгад болохоор яадгийн хамгийн одоо хүний дээд болдго юм уу тийм ээ. Тэр бол өнгөрсөн цагийн явдал. Өнөөдөр бол одоо тэр байтугай ингээд нэг нутаг оронд амьдарч байгаа. Манай монголчийн ухаанд казак гэж бүхэл бүтэн үндэстэн байж та нэг хэсэг. Тэгээ чи мөн хасаг шидэх юм уу казак гэж одоо биелдэгж боддог. Тийм ээ. Энэ газар дэлхий, энэ эх орон, энэ нутаг бол бидний л нутаг. Тэр учраас энэ нэг нутаг дээр амьдарч хаад нэг эх оронд төрчөөд чивийг хийг би нэг тэгж таашааж үздэг юм аа. Ер нь одоо халах боржгод овгийн яг одоо төлөөлөгч хүнийг хэрвээ одоо юу гэдгийг зан аашаар нь юм уу байдал одоо төлөвөр нь одоо юу яа бусдаас онцлоё гэж одоо бодвол жишээлбэл одоо бид түрүүн урд нэвтрүүлгээрээ дөрвөн ойрдын тухай ярьж байхад бол нэлээд их омогтой одоо дайчин гэдэг талаар бол хэлжсэн. Та хэрвээ халах боржгод одоо хүнийг тодорхойлъё гэвэл яг чадах болов? Гэхдээ одоо энийг чинь бие байтугаан тодорхойлоход хэцүү л дээ. Гэхдээ би нэг юмыг боддог л доо. Монгол хэл нэг тийм сайхан үг байна шүү дээ. Юмны эзэн сумны зан гэж тийм ээ. Өнгөрсөн одоо манай их гарамгай түүхэнд бол юмны эзэн сумны зан явсан улсаа тийм ээ. Халахварчгод бол тэр байтугай Чингис хаанаас Юан гүрний тогон төмөр хаан хүртэл 15 их хаан бол цөмөөрөө толгой дараалан боржгод овгийн одоо алтан ургийн хүмүүс байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг мэдээжийн хэрэг тухайн үед тэр олон аймаг овог дотроо бол хамгийн гарамга мэдээж хэрэг ухаан бодлоор төлөхөө бас одоо дайчин одоо энэ чанараараа бол оройлж байсан учраас л их Монгол улсыг байгуулж харин энэ дашрамд нь би нэг юмыг онцлон тэмдэглэе гэж бодож байна. Энэ жил бол манай их Монгол улс байгуулагдсны 810 жилийн ой байгаа. Манай өвөрлөгчд өвөр Монголын одоо манай ах дүүнэр одоо энэ ойг бол тэмдэглэж байна. Саяхан хайлаарт хөлбөмбөрт монголчууд энэ ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон байна лээ. Бас олон зүйлийн арга хэмжээ авч их Монгол улс гэдэг чинь өвөр Монголд хамаарна, бидэнд хамаарна, өвөрлөг энэ элсний баруун биеийн монголчууд хамаарна. Хамаг Монгол улс гэдэг бол хамаг монголчуудын улс байсан учраас түүний тэмдэглэл үйл явдал бол ба бүрнийх юм. Бид бүхнийх юм. Тэр учраас би одоо энэ манай үрлэгчид энэ их алдарт ойг бол тэмдэглэхэд их хүчин чармаал гаргаж санаа тавьж байгаад би дотроо баярлж л суудаг. Би сая одоо энэ бас холбогдох газар нэг тийм яриа хуралд ороод ирлээ. Тэн дээр би хэлсэн л дээ. Тийм ээ манай үрлэгчид бол энэ их ойг бол ингээд тэмдэглээд байна. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Бид харин жоохон идэвхтэй байгаа юм шүү гэж. Тэгэхээр энэ ойг бол энэ жил бас манай ардын хувьсгалын 95 жилийн бас нэг тийм тэмдэглэлт ой болох юм байгаа юм. Манай улсын их баяр наадмаар тэр үеэр энэ их Монгол улс 1206 онд байгуулагдсан. Энэ 810 жилийн ойг бас хамтдаж тэмдэглэх тийм чигтэй байгаа юм байна. Энийг би зүгээр одоо та бүхэнд мэдээлэл өгөх зорилгоор хэлж байна л да. Сүрэнживга хоёлаа яг энэ нэвтрүүлгээрээ бас нэг түүхэн тодорхой үйл явдлуудаас сануулвал яасан юм бэ? Их Монгол улсын түүхэнд халах боржуудын одоо байгуулсан гавьяануудын онцгой одоо цаг үеийг үйл явдлуудыг дурдвал та аль одоо үйл явдлуудыг хэлэх үү? За яг тэ энэ бол 1206 онд Чингис хаан хамаг Монголын одоо их эзэн хаан болж Чингис хаан гэж уг нь одоо анхны одоо хэсгээс өгсөн нэр бол Тэмүүжин шүү дээ. Тэр учраас энэ ойг 10 жилийн өмнө Монгол улсад бол бас их тийм ёслол төгөлдөр тэмдэглэсэн байгаа тийм ээ. Тэрнээс хойшоо одоо за яг тэр янз бүрийн дайн байлдаан тийм ээ. Элдв одоо түүхэн үйл явдал бол араасаа үргэлж лайсаар байгаад дараа нь биднүүд чинь дэлхий дээр хамгийн том эзэн тулс болох Юан гүрнийг байгуулад Юан гүрэн бол бүх өнөөгийн хятадын хавтгай, Азийн хавтгай дээр байгаа бүхий шахам
үндсэн гол одоо дэвсгэр газруудыг бүгдийг нэзлээд ингээд түүхэнд 108 жил оршин тогтносон байдаг л да. Тэгэхээр энэ өнгөрсөн цагийн энэ түүхийн одоо элдв чухал үйл явдлууд бол зарим талаар бол судар сурвалжуудад тодорхой тэмдэглэсэн нь ч бий. Бүрхэгд дүүнч бий. Жишээлбэл биднүүд энэ жил бас улсын баяраараа хүннүү гүрэн байгуулагдсны 2225 жилийн ой тэмдэглэв. Гэтэл энэ бол ухаандаа яг энэ тийм болцолт хугацаа шүү дээ. Өөрөөр хэлбэл 2225 жилийн өмнө хүннүү гүрэн байгуулагдсан гэхийг нотлох юм уу биш ээ гэж одоо үгүйсгэх ийм баримт ийм юм өнөөдөр хаанч байхгүй байна л да. Энэ одоо нэг тийм монголоор хэлэх юм бол тийм нэг болцмол тийм ээ. Түүхэнд тийм болцмол байдлаар ч одоо ингэж он цагийг тэмдэглэсэн юм байна. Харин одоо энэ манай үүрэлэгчид сайн мэдж байгаа. Энэ хятадын эртний судар сурвалжуудад бол он сарыг бол маш тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг. Гэтэл манай ухаандаа хамгийн гарамгай одоо Монголын нууц товчоо гэдэг энэ агуу их судар сурвалжид бол ерөнхийдөө бол он цагийг бол тухайн үеийн тэр бэлгийн улирлаар хилээ явцсан үхэр жилч гэдэг юм уу эсвэл хулган жилийн хуран сарч гэдэг юм уу. Тэгэхээр өнөөдрийн аргын тоотоо ингэж багцаалдаж бодхоос өөр арга байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол энэ түүх судлаачид эрдэмтэд энэ өнгөрсөн судраг бичгийг тайлдаг хүмүүсийн хувьд хамгийн бэрхшээлтэй одоо ийм асуудал байдаг л да. Тэр учраас эрдэмтдээс, түүхчдээс он цагийн, зурхайн, арга билгийн ихээхэн өндөр мэдлэгийг шаардаж байдаг юм л да. Энэ судар үздэг эргүүлдэг хүн бол энэ зовлон мэдэх баха. Судар гэснээс ер нь энэ түүх гэдэг өөрөө их өрмөц одоо салбар юм л да. Зөвхөн одоо энэ түүхийг судлана гэдэг нь одоо их зүйл их ном унших, өөрийн хэл дээр уншихаас гадна их олон хэл мэдэх ёстой болчиход байгаа. Жишээлбэл одоо хятад хэл, манж хэл одоо тийм ээ, төвд хэл эдгээрийг мэдэж ижил жинхэнэ монгол түүхэл бид нар судлах гэдэг шүү дээ. Араб хэл, перс хэл. Тийм ээ. Монголын түүхийн судар сурвалжуудын үндсэндээ 20 орчим хувийн эртний түүх судар сурвалжууд чинь бол перс араб хэлэн дээр байгаа шүү дээ. Харин энэ талаар би манай эрдэмтэд, манай хэдий сургуулиуд бүр тэр байдгаа манай бодлого боловсруулах хэмжээнд энэ дээр бас жоохон анхаарал тавиасаа гэж би боддог. Сая та хэллээ тийм ээ. Энэ хоёр зүйл байгаа шүү дээ. Түүх судлал гэж нэг юм байна тийм ээ. Тэр нэгэнт тэр түүх чинь өнгөрсөн явдлыг хэлж байгаа учраас тэрийг өнөөдөр дахиад эргэн хараад судлахыг хэлж байгаа юм. Тийм ээ. Тэгээд одоо зэрэг цолоо хамгаалаад одоо ингээд өнгөрсөн түүхийг тайлбарлахыг судлах гэдэг. Гэтэл түүх бичлэг гэж нэг юм байна. Түүх бичлэг гэдэг чинь бол тэр одоо үсэг бичиг гарсан цагаас л энэ том үндэсний түүхийг янз бүрийн хэлээр бичиж тэмдэглэж үлдээсэн тэр түүхэн бичвэрүүд чинь түүхийн бичлэг бол түүх бичлэг болно. Түүх бичлэг, түүх судлал гэдэг хоёр чинь бие биенээсээ салгаж болшгүй. Түүх бичлэг байхгүй бол түүх судлал байхгүй тийм ээ. Түүх судлал байхгүй бол түүх бичвэр бол эрдэм шинжилгээний ч юм уу эргэлтэнд орохгүй, баг хэндэж хэрэггүй, өнгөрсөн цагийн шарлсан хуудастай үсгэн танигдахгүй ийм л одоо нэг архивын юм л байна шүү дээ. Би боддог л доо энэ архивын бас миний данди улсууд хэлдэг юм л дээ. Таанууд архив гэхлээр өнгөрсөн цагийн явдал түүхэн янз бүрийн баримт бичиг одоо ийм имийг зүгээр л одоо нэг хадгалдаг газар гэж бодож байгаа бол энэ юм биш. Гол юм нь бол эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж тэрнээс авах юм авч хүн ардад хүргэх энэ чинь хамгийн гол тийм ээ. Архив гэхлээр зүгээр нэг шарлсан цаас хадгалдаг газар гэж ойлгож байгаа бол наа чинь биш ээ гэд би ярьж ил байдаг юм л да. Тийм харамсалтай юмнууд байна л да. Зүгээр одоо манайх архивээс юу авч яах вэ гэхлээр нэг тэтгэврээ тогтоолох болохоор ч юм уу эсвэл нэг тийм эцэг дээдс хэлмэгдлийг одоо ингэж тодорхойлох ийм юм дээр л архив хэрэгтэй юм шиг ойлгоод байна л да. Гэтэл архив гэдэг юм чинь эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж хүн ардын хэрэгцээнд оруулж тэрэндээс одоо тодорхой түүхэнд дүгнэлт хийж хүн ардад ойлгуулах энэ бол хамгийн чухал байдаг л да. Би тэгээд нэг түүх ярьснаа нэг архив руу ороод ингэж байна л да. Энэ бүх юм чинь хоорондоо холбоотой юм учраас тэгээ нэгийг ярихад нөгөөх нь заавал дурдчих ёстой гэж
хэлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо ирээдүйд ойрын болон хэдийн ирээдүйд энэ одоо үг түүхээ жинхэнэ утгаар нь одоо судлах үед болон магадгүй одоо орхигдсон тэр бичиг баримт уг сурвалжуудыг тэр одоо эмх замбраанд нь оруулахад одоо бид нэн төрөнд яах ёстой юм бэ? Юу хийх ёстой юм бэ? Нэн төрөнд чадварлаг хэлний болоод үндэснийхэн бичиг соёлд нэвтэрсэн хүн байх хэрэгтэй. Ерөөсөө бүхэл юмны хамгийн түрүүнд бол хүн байдаг, тийм ээ? Үндэсний эрдэмтэд байдаг, тийм ээ? Тэр эрдэмтэд нь бол зөвхөн зэрэг цол авахын тулд биш. Энэ эх орондоо өөрийн гэсэн одоо юм бүтээж, хүн арддаа нь өөрийн гэсэн одоо ухаанаар, бэлэг оюунаараа хувь хандив оруулах ёстой юм шүү дээ. Тэгэхийн тулд биднүүд манай монголчууд өнгөрсөн түүхэн цэгцэлж, он цагийн хувьд, ач холбогдлын хувьд ингэж цэгцэлж өөрийн юмаа өөдөн татаж явна гэдэг чинь та бидний бүхний энэ дээр хэн нэг өвөр монгол хүн ч юм уу, эсвэл ойрд хүн ч юм уу, өөр хаанч байдгийн хазаарт сууж байгаа хүн ч юм уу, хаа байгаа халимагт амьдарч байгаа хүн ч юм уу, эднүүд бүгд адилхан. Тийм ээ? Тэр учраас юуны өмнө тэр тийм хэмжээнд, тийм хэмжүүрд тэнцсэн монгол хүн байх ёстой. Нэг зүйлийг энд зүгээр дашрамдуулж хэлэхэд бид одоо социализмын одоо тэр үед хэдэн 10 жил хүний бичиж өгсөн зохиосон түүхээр өөрийнхөө түүх болгож явсан ийм одоо харамсалтай он цаг байсан. Өнөөдөр бид тэр хүний санаанад орсноор түүхээ судлах биш. Өөртөө байгаа энэ судар сурвалж, өөрийнхөө тарихаар шүүж гаргаад эцэг дээдсийнхэн тэр алдарт их одоо удам судрынхаа түүхийг эндээ бичиж авбал эргээд өвөр Монголд ч хэрэг болно. Өвөр Монголд судлаад гаргасан энэ юм бол бяданд ч эрхмийн дээд юм болно. Тэр учраас бүхэл бүтэн супер одоо ийм хүчрхэг улс угсаатан үндэстэн байж өөрийнхөө түүхийг хүнээр бичүүлнэ гэдэг бол эрүүл сарвал ухаанаар бодоход ямар вэ та? Гэтэл одоо бас тэр юмыг бүгдийг хайж болохгүй байх л да. Жишээлбэл 1368 онд их юан гүрэн мөхөд Мин гүрэн гарч ирээд Мин гүрний хаан одоо анхны хаан тэр Кайго ухаанди гэдэг юм да. Тэр төр үүсгэсэн их хаан. Юанжан бол хамгийн эхлээд хийсэн бичиг соёлын талд хийсэн гол ажилчин бол Юан улсын судрыг зохиолгосон байдаг юм шүү дээ. Өнөөдөр энэ судар дотроо саях юм бас бий. Гэхдээ ихэнх баримтын бид өнөөдөр манай эрдэмтэд тэрнийг үзэж, тэрнийг одоо иш баримт болгож ингэж ашиглаж байдаг. Тэгэхээр энэ одоо Мин гүрний хааны зохиолгосон юм байна, хятад хүн зохиолсон юм байна, бидэнд хэрэггүй юм гэж бас үзэж болохгүй л да. Тэгэхээр бас өөрийн гэсэн зорилго байсан байж таарна. Энэ социализмын үед 60-70 оны үед чинь манай түүхийг ухаандаа Оросын эрдэмтэд юм уу, Оросын түүхчид бол бичиж бид өөрийнхөө аавын нэрийг өөр хүнээс сонсч байгаа юм шиг ийм байсан. Тэгээд энэ он цаг бол нэгэн тулярч өнгөрсөн учраас өнөөдөр монголчууд бол түүхэн шинээр иргэн харж, шинээр одоо ухаж төнхөж, уудалж гаргаж шинээр ойлгож байгаад би одоо дотроо их урамтай явдаг. Тэгээд энэ ариун үйлс, энэ эрхэм зорилгод өөрийн өчүүхэнч гэсэн хувь хандиваа оруулсан гээд нойрон хасаад нүдэ улаалгаад явж л байдаг л дээ. Хүн бүхэн хүчин зүтгэх хэрэгтэй. Тэр учраас энд бол хэн нэг та Монгол угсаатан, Монгол гаралтай бол энд одоо тэр малчинч бай, хончинч бай, одоо тэр хэн бугайч гэсэн өөрийн өчүүхэнч болдгоо хувь хандиваа оруулах нь энэ бас Монгол хүний, энэ монголчуудынхаа төлөө туслуулсан хөлс, тийм ээ, ухаан бодол байх болно гэж би одоо хэлмээр санагдаж байна л да. Та хэллээ их сайн одоо түүхч байхын тулд тэр тухайн хүн түүхийг сайн судлахын тулд хүн одоо хамгийн чухал байна гэж. Тэр хүнийг багаас нь боловсруулах, багаас нь тэр түүхэд, тэр үнэн зөв түүхэд одоо хайртай болгох, үүгээр одоо зүрхэн цохилуулж байхын тулд бага насны хүүхдүүдийг бид нар одоо ямар маягаар хүмүүжүүлж, ямар одоо ном судрыг уншуулж байх хэрэгтэй. Тэднэр зориулсан ном зохиол, сурлагын одоо элдв баримт бичиг материал ер нь хэр таны хувьд санаал нийцдэг вэ? За энэ бол их тийм тулгамдсан асуудал да. Өнөөдөр манай хүүхэд багчуудыг төдийгүй хүн ардаа өнгөрсөн энэ өрлөг агуу түүхээр хүмүүжүүлэх нь манай өнөөдрийн нийгмийн
тулгамдсан хүзүүнд хүрсэн асуудал болж байна. Хамгийн харамсалтай нь манай хүүхэд багшууд, манай хүн ард яг тийм тоомтой бас одоо товчхон ийм одоо бааргүй ийм түүхийн материалыг олоод үзье гэхэд үнэндээ дэндүү ховор хомс байна да. Одоо энэ өнгөрсөн цагийн түүхээр хүн ардыг хүмүүжүүлнэ гэдэг чинь ирээдүйн цагт та хэн байх тийм ээ? Хаашаа явахын үндсэн луужин, үндсэн заагур юм байна. Тэгэхээр хүүхдэд багаас нь за энийг түүхч болгоё гэдэл одоо элдв эсийн хэл одоо ингээд сургах нэг хэрэг. Гэтэл хамгийн гол нь та өөрийнхөө үндэсний энэ их болсон сайхан монгол хэлэндээ нэвтрэх хэрэгтэй. Өөрийн хэлээр өргөдөл бишиж чадахгүй бол өрөөлийн хэлээр та алтан ургалдаа шигж иргээд ямар хэрэг байна вэ да. Тэр учраас хүн гадаад хэл сурах нь мэдээжийн хэрэг орчин үеийн соёлтой хаанхын чухны одоо эрхэм зорилго боловч түүний ул дэвсгэр суурь нь өөрийн их орн, өөрийн эцэг эхээс сурсан, өөрийн одоо энэ өгтөл орших төрлөх нутаг салбаршгүй орн гэж манай их насгад орж хэлсэн шүү дээ. Тэ. Одоо тэр монгол хэлээ магтан дуулсан энэ юмыг бол манай өр монголчууд андахгүй л дээ. Өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл. Өгтөл орших төрлөх нутаг салж болохгүй орон гэж. Тэгэхээр энд бол манай агуу их насгад орж бол ерөөсөө маш товчхон бөгөөд маш тодорхой хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өвөвч энэ дээл өгөн. Би лавл гэж боддог. Гэтэл миний эцэг дээдсээс өвлсөн одоо соёлын жинхэнэ солонгорсон тэр шигтгэе бол манай үндэстний хэл юм. Тэр учраас би үндэснийхээ хэлийг сурвал бусдын хэл хамаагүй гэвэл бас болохгүй л дээ тийм ээ. Ялангуяа түүхчид бол энэ хятад хэл өөр ядахтаа манай хутам монгол үсгээр юм уншаад ойлгодог ч болоосоо гэж би одоо дотроо нэг талаар харамсаж нөгөө талаар бид одоо сураад лад хэрэглэе гэх юм бол дэлхий дээр хамгийн олон өсөг бичиг зохиосон ард түмэн угсаатны язгууртан ч манай монголчууд шүү дээ. Өнөөдрийн байдлаар хэрэглэгдэж байгаа болон хэрэглэгдэхээ болсон нийт 10 өсгөж байгаа шүү дээ. Тэ? Өөржин өсгөөс өсвөлээд өнөөдрийн энэ хрийл өсөг хүртэл энэ хооронд Монголын их гэгэн эрдэмтэд бол 10 өсөг зохиож хэрэгжилжээ. Гэтэл хан үндэстэн хятад хүн болвол 50,000 жил нэг л ханс гэдэг үсгээрээ бичсэн байдаг тийм ээ. Тэгэхээр энэ чинь олон үсэг хэрэгэлсэн бол нэг талаар бас тэр оюуны багтаамжийн их өндөр чадамжийг харуулж байгаа тийм ээ. Тэр бүхнийг сурч судлах нь бол хүн бүхэн албагүйч гэсэн судлаачид эрдэмтэд түүхчдийн бол заавал одоо бас анхаарлын төвд байлгах ёстой асуудал да. Би бол тэр бүхнийг бүгдийг би одоо мэднэ гэж хэлж чадахгүй. Гэхдээ би ерөнхийдөө бол гадарлнаа. Одоо тэр тоод өсөг дөрвөлжин өсөг гэнүү тэр али гали өсөг, соён бүсэг. За соён бүсгийг нийтээр хэрэглэхээ болчихсон юм л да. Соён бүсгийг бол агуу их халдварчгад бүтээжээ. Тийм ээ. Энэ бол монголчуудын соёл иргэншилд одоо оруулсан манай одоо энэ халдварчгдын их оюуны одоо өргөл бүтээл юм аа. Уйгур үсгийг бол татаа тунаа гэдэг хүн 1204 онд одоо зохиож өгсөн Чингис хааны зарлагаар тод үсгийг татаа тунгаа биш тунаа юм байна. Татаа тунаа. Монголын нууц төвчөн дээр татаа тунаа гэж бичиж байна. Татаа тунгаа гэдэг нь бол одоо тэр буруу болгосан. Тэр хан үсгээр хятад үсгээр монголоор бичгтээ татаа тунаа гэж бичсэн байна. Ард талд нь мөн тэгж хатаж болгосон байна. Энэ бол одоо ийм мэтийн зөрүү ялгаа бол одоо их хэвэлдэ. Тэгээ энийг чинь ингээд одоо тэгээ тогтсон одоо дунгаа гэдэг. Тэр чинь үндсэндээ бол тэр уйгур хүний нэр шүү дээ. За манай их өндөргэн занвазрын зохиосон соён бүсгэл байна. Али гали манай агуу их сартвай хэмтэн зургийн зохиосон өнөөдөр бид бүхнээрээ хэрэгжилж байгаа энэ үсэг байна. Дээр нь халимгийн үсэг байна, бурятын үсэг байна, тэр Сычуаны монголчуудын үсэг байна. Нийт 10 төрлийн үсэг зохиож хэрэгжилсэн ийм ард түмэн дэлхий дээр би өөр байна гэж би бодохгүй байна. Байхчгүй юм чинь. Тийм ээ, байна гэж би итгэхчгүй. Оюуны өндөр чадамжтай энэ ард түмэн өнөөдөр хрилээс өөр үсэг мэдэхгүй, аав ээжээс өөр хүн танихгүй бол тийм ээ энэ их оронд юу бүтээж өгөх юм бэлээ тийм ээ. Зүгээр хорхоо шив шиг энэ хотод гидсэн дэжгээд л өнгөрөн шүү дээ. Ийм юмыг бол одоо хэлэхэд жоохон хатуу боловч
хүн бүхний санаанд байх ёстой учраас нэг их хатуудахгүй болов гэж бодож байна. Бас бяцхан иччил суун би. Өнөөдрийн нэвтрүүлэг хичээл маань өндөрлж байна. Тэгээ өчигхэн одоо монхог би ямар ч байсан хоёр үгийг утгыг зөв хэлж сурлаа. Халах боржгод гэж би хэлэх ёстой юм байна. Тата тунгаа юм байна тийм ээ. Тунаа юм байна. Бүр тунгаач биш. За маш их баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая хоёлаа. За өнөөдөр энэ нэвтрүүлгээ төгсгөөд дараагийн ээлжийг өргөн олон сонсогчдод сортон сонсороо. Баярлалаа. Хоёлаа дараагийнхаа сэдвийг хэлэх үү? Өвөрлөгч монголчуудын талаар тийм ээ. Өвөрлөгч монгол гэдэг ийм сэдв байгаа. Зөв багшаа. Болно. За. За тэгэхээр энэ сэдвийг та бүхэн манд сонсох нь байна. Бид одоо түрүүчийн нэвтрүүлгээр бид нут чинь дөрвөн ойрдыг ярьсан. Өнөөдөр халах боржгодоо ярьлаа. Дараа нь өвөрлөгчдөө ярина тийм ээ. Тийм. Тэгээд дараа нь хөлийн чамд одоо хөлийн чамдад байгаа монголчуудаа ярина. Тэгэхээр ийм бас миний доторч бас нэг тийм нэг тоо байна л да. Нөгөө дотроо тоотоо гэдэг шиг. Тийм ээ. За тэгээд та бүхэнд баярлалаа. За танд маш их баярлалаа. Манай өнөөдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлж байна хэрхэн сонсогчдоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн одоо багш сэтгүүл судлаач орчуулагч Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Сүрэнжив багштай талархснаа илэрхийлье. За дараачихаа нэвтрүүлгээр бүгдээрээ тавтаа сайхан уулзъя. Хамт байсанд баярлалаа. Баяртай. Та бүхэн их Монгол улс байгуулагдсны 810 жилийн зориулагдсан дэлхийн монголчууд танин мэдхийн цуврал нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч сонслоо.